За ажиллах гад ирсэн байна. Энэ ямар гой сургууль вэ те өнгө мөнгө нь. Сүхбаатарт орнод хинтээ аймагуудад зудан дөрцсөн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцах гэж бас хэрхэн хаварчж байгаа танилцах зорилгоор энэ томилтыг бас хийж байгаа. Манай бичлэг гарч шээ. Энд чинь нэг юм анзаар. Юу. What's this? Юу юм? Юу юм? Нэг юм анзаар. Оо, гитар. Сургуулийн албаа. Ойрд юм бол. Аймаг. Наа хэдгээр ингэлээ. Нэг хичээл гоё нөө. Сайн сурч гинөө. Хаяа. Мукушаа. Хэрэв. За хэрэг өнгөрч байна да. За сайн уу. За өнөөдөр Сүхбаатар аймгийн халдсан сум дээр бид бүхэн маань үйл ажиллагаа амжилттай ажил хэрэг амжилттай бүтээгээ тэгээд буцаад Сүхбаатар аймгийн төвд ирсэн байна. Одоо орой хоолоо идэх гэж байна. За ер нь бол нэлээд ачаалттай ажиллаа. Гэхдээ ер нь бол яг зорьсон ажил бол бүтэмжтэй. Тэгээд маргааш бид бүхэн маань дорнод руу хөдлөн. Тэгээд одоо орой хоолоо ичээд явж амарнаа. Энэ айл маань 1000 малчин байсан юм байна. Нийт малынхаа 190% хорогдсон гэж байна. Ямар амар юм тийм. Тэгэхээр амар юм да. Одоо эн чинь ингээд харангуут одоо Сүхбаатарт ингээд өндөр мөндөр уул муул байхгүй гохгүй ерөөсөө тал газар. Тэгэхдээ яг саяны зоднаар зүгээр тал мөртлөөл гэл баг гэршиг тийм зузаанд цас тогтсон гэж. Самано. Сайн байна уу? Самасно. Сайн. Таны ажисаруу. Оо сайн. 200 өдөн малтай байсан байна. Тэгээ энэ жилийн зоднаар их малаа алдаад 2 3 аны малтай үлдсэн юм байна. Тэгээ юунаас яг иймэрхүү айлыг энэ ерөөхдөө хэцүү байт юм байна. Нөгөө насаараа ингээ хариулсан мал ингээд ойчод өгөхөөс хэцүү. Өмнөх айл маань 1100 малтай байж байгаа 50 ширхэг ямаа. Тэгээд 300 өдөө адуутай байж байгаа 30 ширхэг адуутай. Тэр бол бүр амар. Орондод ирсэн байх Сүхбаатараас. Сайхан байлаа олон хүмүүсийн тул сайхан бууж чанаад тэгтээ толгой эргэж байна. Бид нөө шууд юунаас баахан замд нөө хүчнээ олцааг явж явж шууд сургуульд ирсэн болохоор бас ядарч जैन. За тэг өнөөдөртөө ажлаа амжилттай дуусгасан болохоор амарлаа. Дорнод аймгийн ажил Лондон. Яроо. За. Нэг өглөөнийхөө За баярлалаа. За өнөөдөр ажлын 4-р өдөр. Яг одоо бид нар Хэмтэн аймагт нь одоо Хэмтэн аймгийн Мөрөн суманд очиж ажиллана. За тэгээ ерөнхийдөө ажлын үр дүн миний бодлоор бол нэлээд дайггүй манай ажил явж байгаа гэж бодож байна. Ерөнхийдөө бидний уулзж байгаа хүүхдүүд сэтгэл ханамж бол нэлээд өндөртэй маш ер нь бол аз жаргалтай ажиллаа хийж байна. За тэгээ давхар бас манай нүүбийн хүүхдийн сангийнх маань бас ажил нь бас маш бүтэмжтэй урагшилтай явж байгаа гэж бас харж байна. Тэгэхээр одоо удахгүй би ямар муухай мэдээ уншиж байгаа юм шиг яриад. Одоо бидний одоо ерөөхдөө өнөөдөр бол ажлын ингээ сүүлийн өдөр байгаа. Тэгээд ингээд өнөөдөр хүртэл одоо ингээ ажиллаад тэр бас олон малчин айлуудтай хүүхдүүдтэй уулзсан. Тэгээд энэний талаар одоо ямар ч байсан одоо нэг 50 60-аад хүүхд үзлээ. Энэ дотроос бол одоо яг бас яг үнэхээр эмнэлгийн шаардлага хангасан эмнэлэгт үзүүлэх шаардлага дараагийн шатны эмнэлгүүдэд үзүүлэх шаардлагатай бол нэг 10-аад хүүхэд байлаа.
Малчин өрхүүд маань мал буюу амжиргааныхаа их усүрийн дийлэнх хувийг алдсан гар зохирол их амсан. Энтэй холбоотой сэтгэл зүйн бас хүнд байдлууд үүссэн юм тохиолдол гарсан. За ажиллах гад ирсэн байна. Энэ ямар гой сургууль вэ те өнгө мөнгө. Чисто мондог байсан шүү заяа. Ария. Энэний ард ингэдэг чи жоохон өрөвдмөр нөгөө доо тавьж байгаа ажил хийгээд байгаа юм гэж байгаа. Гайвээс. Тэр олоогтой болсноо жоохон яадаг шээ. Тэгээ миний царай зүссэн. Би сахал ургач юу? Сахлаа авахгүй ингээд би жоохон харлуулаа оруулч тэгээд. Гой юм бэ? Энэ зүгээр гой юм. Дэдэг крем нь гой юм. Юу крем бэ? Яах гэдэг өөр аваач. Би ямар юм бэ? Дүүг аваад зүг жоохон юм байна. Өмнөх бидний очиж исэн сумнуудаас илүү юу аймгийн төвөөсөө жоохон зайтай байдаг сум байна те. Одоо энтхийн сургуулийн хүүхдүүдтэй болсон. Гэхдээ энэ сум бол миний бодлоор яг ирсэн бусад сумнуудыгаа бол амар гоо цэвэрхэн тогтоо цэгцтэй газар байна. Өнөөдөр бол энэ бидний сүүлийн газар. Бид нар бол одоо ингээд зуудын хариу арга хэмжээг одоо яаж илүү хүндээ хүрсэн, илүү хэрэгтэй байдлаар зохион байгуулах вэ гэдэг дээр үнэлгээд үйлдэл хийгээд явж байгаа. Ингээд маш том багаар явж байгаа. Тэгээ анх удаага бид нар их олон төрлийн хүмүүс нэгдэж явж байгаа. Ингэснээрээ одоо хүүхдүүдэд илүү ойрхон тий хүүхдүүдийн сэтгэл санааг илүү одоо сэргээх, дээрэс нь тэдний хэрэгцээг судлах зорилгоор ингэж явж байгаа маш үр дүнтэй юм аялал болж байна. Ялангуяа одоо хүүхдүүдийн одоо эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд тэгээд тэдний одоо суралцах ур чадвар дээр дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Нөби хүүхдийн сантай хамтарсан 103 аймгийн маань ажил ийхүү өндөрлж байна. За одоо гэрийн зүг гэдэг одоо хотын зохио зүг буцацгаая. За бидний ажлын амжилт гэн. Ажлын үр дүн бол сэтгэл үнэхээр ханамжтай байна. За энд хамт явж байгаа 16 хүний бүрэлдэхүүнтэй баг бүгдээрээ бас ханамж өндөртэй байгаа. За Отсон аймаг сумдуудын удирдлагууд за ерөөдөө багш нараа тэнд өсөн хүүхдүүд ч гэсэн ерөөдөө бүгдээрээ сэтгэл ханамж айгүй сайтай байсан гэдэгт итгэлтэй байгаа. Бүгдээрээ тэрийг хийх гэсэн маш баяртай байна. За тэгээд ажиллая.